хоёр улсын төрийн тэргүүнүүдийн альчлалын хүрээнд зохион байгуулагдаж байгаа хоёр дахь томоохон форум энэ жил ерөнхийлөгчийн альчлалын хүрээнд зохион байгуулагдаж байна. Тэгэхээр энэ удаад Солонгосын талаас бас 100 гаруй бизнес эрхлэгчдийн төлөөллийн баг хүрэлцэн ирж байгаа бол Монгол улсын зүгээс 250 орчим бизнесийн байгууллагууд оролцож төлөөлөгч нар оролцож тун удахгүй хоролдож байна. Тэгэхээр энэхүү форумын уулзалтын хүрээнд ерөнхийдөө одоо төр засгийн хүрээнд явагдаж байгаа эдийн засгийн хүншлэлийн хэлэлцээр буюу худалдаа, хөрөнгө оруулалтын харилцааг илүү эрчимжүүлэх энэ гол зорилтын хүрээнд чухал ашигт малтамл болон инновац, мэдээллийн технологийн салбар, замун доктортой хөгжил болон ногоон санхүүжилт гэсэн ийм гурван үнэхээр агуулгын хүрээнд талууд маань 20 орчим гаруй хөрөнгө оруулалтын гэрээ хилцэл санамж шүүдээр бол зурхаар бэлтгэгдсэн байгаа. Тэгэхээр энэ төрийн өндөр дээд түвшний альчлалын хүрээнд явагдаж байгаа энэ хилцээ болон санамжчүүд маань биелэх ийм магадлал гэдэг юм уу да тийм ээ. Энэ биелэгдэх байдал бас төдий хэмжээгээр ач холбогдол нэмэгддэг учраас хоёр талын бизнес эрхлэгчдийн хувьд бол маш их ийм саналуудыг тавьсан. За Солонгос улсын талаас бол Солонгосын худалдаа аж үйлдвэрийн танхим мөн Монгол улсын худалдаа аж үйлдвэрийн танхим бол хамтраад энэхүү хоёр дахь удаагийн том арга хэмжээг форумыг зохион байгуулж байна. Монгол улсын хувьд бол голчлон түүхийн эдийг экспортлдог тэрүүгээр бол манай одоо төлхөө гол түүхий эд гэж явдаг, бүтээгдэхүүн гэж явдаг. Харин Солонгосоос болохоор импортлж байгаа бараа бол автомашин тоног төхөөрөмж бол илүү төлхөө байна гэж бол харагдаж байгаа. Эдгээрийг илүү төрөлжүүлэх үүднээс бас юу хийх нь ач холбогдолтой, юу хийх шаардлагатай гэж асуудаж байгаа. За Солонгос улс маань та бүхэн мэдж байгаачлан дэлхийн том эдийн засаг, нэгдүгürt, хоёрдугаар том аж үйлдвэрлэлтсэн ийм улс орн байна. Гуравдугаар гэх юм бол технологи бол ялангуяа сүүлийн үед энэ дижитал шилжилт, доктортой хөгжлийн үзэл баримталд тохирсон бизнес загварын шилжилтүүдийг бол олон улсад маш амжилттай хэрэгжүүлж байгаа юм улс, ололт амжилттай улс байгаа. Тэгэхээр өнөөдөр манай улс маань таны хэлдэгчлэн ихэвчлэн хагас болон нам болон дунд түвшинд боловсруулагдсан технологи шингэсэн бүтээгдэхүүнийг экспортод гаргаж байгаа. Тэгэхээр энэ дээр хоёр улсын боломжийг нэгтгэх, хоёр улсын давуу талыг нэгтгэж, хоёр талтай уураштай байдлаар энэ эдийн засгийн түншлэл болон бизнес хамтын ажлыг өргөжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Энэ дээр маань технологи нутагшуулалт, хүний нөөцийн бэлэн байдал, за энэхүү боломжуудыг нэгтгээд зөвхөн хоёр улсын хооронд худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлыг ярихаас илүү горовдогч буюу бүс нутгийн хэмжээнд, Төв Азийн хэмжээнд, Зөв Өмнөд Азийн хэмжээнд бол энэ худалдааныхаа харилцаан дээр тулгуурласан харилцаа ашигтай хамтын ажлыг өргөжүүлэх чиглэлд анхаарч байна. Тийм. Өнгөрсөн онд бол хоёр улсын худалдааны хэрэглэл бол 540 сая Америк доллар байсан байна. Улсын хэмжээнд бол тэр онд өнгөрсөн онд 16.5 тэрбум Америк доллар байсан. Харин энэ оны эхний 6 сарын байдлаар бас дөнгөд гарсан байгаа тийм ээ. Тэгэхээр энэ хүрээнд ер нь бүгд найрамдах Солонгос улс болон Монголын хамтын ажиллагаа, гадаад худалдааны энэ эрэлтийг илүү дараагийн түвшинд гаргахад яг энэ форум бас хамгийн их ач холбогдолтой байна гэж бодож байна. Ер нь цаашдаа бас ямар одоо үйл явдлууд шаардлагатай гэж бодож байгаа юм. Бодлогын түвшинд бас та ярьж байна тийм ээ. За тэгэлгүй ах уу. Тэгэхээр манай хоёр улсын ер нь манай гадаад худалдаа бол манайх алдагдал хүлээх гэдэг юм. Тэгэхээр нөгөө байгуулж байгаа худалдааны хилцээр байгуулж байгаа болон хилцээр хийж байгаа улсууд маань биднээс бол хамаагүй өндөр хөгжилтэй, өндөр түвшний боловсруулах аж үйлдвэрлэлийн юм нөөц бололцоотой улсууд байдагтай нэг талаар холбогдолтой. Нөгөө талаар манай дотоод үйлдвэрлэл маань нэгдүгээр чадвар болон тухайн гадаад зах зээлийн хувьд ороод нэвтрээд үнийн хувьд болон бусад технологи, стандарт, техникийн нөхцлүүдэд өрсөлдөх давуу талуудын чадварчуулах, хөгжүүлэх хэрэгцээ шаардлага байна. Ийм ч учраас одоо таны хэлдэгчлийн өнөөдөр хоёр улсын төрийн тэргүүнүүдийн айлчлал уулзалтын хүрээнд гол хөндөгдөх асуудал бол эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр. Энэ түншлэлийн хэлэлцээрээр дамжуулаад Монгол улс маань 6300 гаруй бүтээгдэхүүнийг, Солонгос улс маань Монгол улс руу 11300 орчим нэр төрлийн бүтээгдэхүүнийг бол тарифын хөнгөлөлтөө нөхцлөөр ингэж харилцсан одоо экспортлох худалдаа арилжаа их юм боломж бас бүрдэж байгаа. За энэ дээр нэг бидний одоо өнгөрсөн худалдааны харилцаануудаас хилцээнүүдээс сургамж авсан байдлаа бид нар энэ хилцээр дээрээ тусгаад нэгсэндээ ямар бараа бүтээгдэхүүнийг бид нар хамгаалах ёстой дотоодын зах зээл дээр гэдэг хоёр талын байр сууриа нэгтгэж нөгөө талаар ямар техникийн нөхцлүүд стандартчлал болон лаборатори ямар ийм нарийн техникийн асуудлуудыг бол бас нэлийн хөндөж ярьж байна. Нөгөө талд нь болохоор гарал үүслийн тусгай дүрм гэж байдаг. Энэ дүрмэн дээр ямар бүтээгдэхүүнийг Монгол улсад үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүн гэж тооцох юм бэ гэдэг энэ асуудлуудыг хүртэл хоёр улс маань нэлийн хоёр улсын төлөөлөл маань нэлийн сайн ярилцаад энэ хүү дүрмээ одоо 6 дахь шатныхаа хэлцээрийг
дуусгаж байна. Тэгээд 7 дахь шатныхаа хилцээр дээр хилцээг дуусгаж баталж чадвал Монголын бүтээгдэхүүн маань Солонгос улсын зах зээл дээр гарахад бас бусад улсуудын бараа бүтээгдэхүүнээс ижил төстэй бараа бүтээгдэхүүнээс илүү боломж давуу талыг авч нэвтрэх юм боломж бололцоо бүрдэж байгаа. Тийм. Ер нь Солонгос улстай хийж байгаа хамтын ажиллагааны эдийн засгийн хөгжлийн жишээгээр бусад улс оронтой одоо холбогдох гүүр маань илүү бас стандартын түвшинд илүү тод илүү ойрхон болоод ирнэ гэж бас харж болохоор байна. Тэглгүй яг одоо бид нар өнгөрсөн 7 хоногт Солонгос улсын худалдааны сайттай уулзсан. Тэр Солонгос улсын худалдааны сайт маань бол Төв Азтай худалдаа бизнесийн харилцаагаа өргөжүүлэх сонирхолтой боловч худалдааны хилцээг бол байгуулаагүй байгаа. Гэтэл Монгол улс маань эсрэгээрээ одоо Төв Азийн 5 улстай тийм ээ Евразийн эдийн засгийн түр хилцээрт нэгдэж орсон толбогдуулаад 370 гаруй бараа бүтээгдэхүүнийг экспортлох бас тарифын хөнгөлөлтөнд нөхцөлийг авцсан байгаа учраас энэ боломжийг бас харилцсан хуваалцъя. Дээрээс нь Монголын Солонгос улсын хөрөнгө оруулалт аж үйлдвэрлэлийн технологийн энэ хөрөнгө оруулалтыг хийж бусад 3 дахь зах зээл рүү гарыг гэсэн ийм зүй хандлага хүсэл эрмэлзэл байгаагаа тодорхой илэрхийлсэн. За тэгээ түрүүн ярьсанчлан манай улс маань Солонгос улстай харилцавал 92-8 харьцаатай. Би нэлийн өндөр та түрүү хэлсэн те 500 гаруй сая доллар гэж ярьж байгаа биш алдагдал хүлээсэн хэвээр байгаа. Тэгэхээр энэ алдагдлыг ойртуулахын тулд энэхүү эдийн засгийн түвшгийг хэлцээр бизнес форумаараа дамжуулаад хувийн ившил хоорондын ийм харилцааг хурцсах маш их чухал байгаамаа гэдэг үндэслэмээр байна. СЕПА буюу эдийн засгийн түвшлийн хилцээр бол үргэлжлэж байгаа. Тэгэхээр энэ хилцээр хэрэг урагшлах юм бол Монголын хувийн хвшилт ер нь ямар шинэ боломжууд үүсэх вэ? Дээрэс нь аль салбарт түлхүү энэ боломжийг хамгийн хурднаар бас хамгийн удаан аль салбар нь байж болох вэ гэж таарч байгаа. За ер нь бол хамгийн нэгдүгürt бол энэ дижитал салбар инновац шингэсэн тийм бенчмарк буюу Солонгос улсаас өнөөдөр одоо Монголын худалдаан дээр үйлчлэгийн салбарт нэлийн ороод ирлээ шүү дээ. Солонгосын бизнес, Солонгосын бүтээгдэхүүн, Солонгосын үйлчлэгийг бид нар өдөр тутамдаа аваа явж байна. Нөгөө талаар Солонгосын энэ мэдээлэл технологи, ялангуяа энэ техникийн үйлдвэрлэлийг Монгол улсын програм хангамжтай холбож Монгол залуучууд, Монгол компаниудын хийсэн програм хангамжийг Солонгосын техник тооны төхөөрөмжтэй холбоод 3 дахь зах зээлд гарах юм боломжуудыг эрэлхийлсэн байдлаар өнөөдөр Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим маань Солонгосын энэ венчур холбоотой санамжчийг зурж энэ холбоонд нэгдсэн 38,000 гаруй байгууллагуудын хүрээнд энэ стартап бизнес гэж үүдэг, цахим бизнес гэж үүдэг тийм ээ. Энэ бизнесийг хурцсах тал дээр бол яриа хэлцээ хийгээд аль биесээр баталгаажуулаад гишүүн байгууллагууд бол Монголын нийт бизнес эрхлэгчтэй энэ гүүрийг ашиглаад Америкийн нэгдсэн улсын захиурын хөндий хүртэл явах боломж олцоог нээж өгөх юм замын зургийг гэдэг юм уу да тийм ээ зам жимийг бий болгож өгч байгаа бас юм ач үр дүнгууд эхнээсээ гарч байна тийм. Тэгвэл бизнесийг бодит төсөл болгоход хамгийн ойр нь бол дижитал шилжилтийн одоо салбарын зүйл байна гэж болж байна. Ер нь бол цаг хугацааны хувьд хамгийн урт хугацааг зарцуулагч гэлээ одоо бидэнд хамгийн ач холбогдол өндөртэй салбар нь бас юу байна? За тэгэхээр өнөөдөр бол дэлхийд дахин бол critical minerals буюу энэ чухал ашигт малтмалын салбарыг эрчим хүчний салбарыг маш их онцолж байна. Дээрээс нь доктортой хөгжлийн загварт хэрхэн нийцүүлж энэ хоёр салбарын хөгжлийг зэрэгцүүлэн авч явах вэ? Энэ шилжилтийг эдийн засгийн хувьд, байгууллагын бизнесийн хувьд тийм ээ яаж энэ загвар руу шилжих вэ гэдэг дээр бол энэ зэрэгцээ бүх улс аливаа улс хөгжлийн ямар түвшинд байгаас үйлчлэлтгэлээд энэ шилжилтийг хэрхэн амжилттай хийснээр дараагийн түвшинд өрсөлдөх чадвараа нэмэгдүүлэх асуудал нь яригдчих байгаа учраас өнөөдөр яг анхаарч байна. Тэгэхээр энэ Монгол улс маань энэ чухал ашигт малтмалын салбарт дээр өнөөдөр бодлого тодорхойлоод засгийн газар маань хайгуулсан болон ашиглалтын лицензийг чөлөөтөй болгож өгөх. Өмнө нь нөгөө нэг орон нутгийн давмгаалсан үзэл баримтлалаар том төслүүдэд явуулж чаддаггүйсэн бол хөрөнгө оруулагч нарт тодорхой ийм бизнесийн орчныхоо зохицуултуудын талаар энэ мессежийг хүргэж байгаа нэг талаас маш их давуу талтай нөхцөл байдал энэ айлчлал энэ форум маань зохион байгуулагдаж байна. Нөгөө талаас түрүү хэлсэн энэ мэдээлэл технологи, дижитал шилжилт гэдэг энэ давуу байдлыг бид нар хэрэгслийг хэрхэн эзэмссэн гэдгээр одоо өнөөдөр том жижиг удаан одоо оршин тогтолсон, эс тогтносноос үл хамааран энэ давуу тал боломжийг бид нар ашиглаж чадах. Тэхийн тулд биднэрт энэ давуу талыг эзэмссэн биднэрт түнш хэрэгтэй. Тэр түнш маань өнөөдөр Солонгосын сайн туршлага, ололт амжилт туршлагуудыг бид нар бас хуваалцах, хамтарч ашиглах юм боломж чухал болов гэж бодож байна. Гадаад худалдааны энэ хүрээнд бол Монголын экспортын бүтээгдэхүүний хэмжээ хүртэл дагаад нэмэгдэх маш том хаалга бол нэгнэ гэж харагдж байна. Тэгэлгүй яг Монгол улсаас маань өнгөрсөн хугацаанд одоо Солонгосын зах зээл төрөө хэлсэн. Молибден болон энэ хөдөр
За тийм ээ. Механик цахилгаан тоног төхөөрөмжүүд хүртэл болон солонгосын зах зээл рүү гарч байгаа юм байлээ. Тэгээ сүлжмэл оюжмал бүтээгдэхүүн, за малын гаралтай махан бүтээгдэхүүнүүд бол ингээд солонгосын зах зээл аливаа нэвтрээд эхэлсэн ийм дүр зураг байгаа. Тэгэхээр энийг илүү төрөлжүүлж олшруулах боломжийг нь бид нар нээхийн тулд энэхүү хилцээг 6300 гаруй нийтлэлийн бараа бүтээгдэхүүнийг хүртэл оролцуулаад ингээд хилцээг явж байгаа.